хамгийн гоё читрүүний шүүс. Аналист мөлтөгтэй та бүхэнд баярлалаа. Бидний хөндөж байгаа дараагийн сэдэв бол манай улсын одоо мөнгөний бодлоготой холбоотой асуудлууд өнгөрсөн 7 хоногт нэлээд их хөвөрсөн байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол манай улсын хувьд бол мөнгөний бодлогын хүүгээ бол 2014 оны тухайд бас нэг бус удаа болоод нэмэгдүүлсэн явдал нь чангалсан явдал нь өнөөгийн одоо инфляцгээд бусад одоо эдийн засгийн зарим нэг эдийн засгийн зарим нэг сөрөг үрэг дагаврыг авчирсан гэсэн мэдээлэлтэй байж байгаа. Учир нь юу вэ гэхээр эдийн засгийн гадаад орчин сайнгүй төлбөрийн тэнцэл дарамт өндөр хിവэр байгаа энэ үед эдийн засгийг цаашид хэрхэн дэмжих талаар янз бүрийн саналыг бол мэргэжилтэнүүд гаргадаг гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 2 сар орчмын өмнө гарсан мөнгөний бодлогын хөв 1% нэмсэн асуудлыг эргэж харахад хүргэсэн гэсэн байгаа. Өнөөгийн нөхцөл байдлын хувьд аваад үзэх юм бол дээрх бодлого гадаад худлааны нөхцөлийг сайжирч гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл үргэлжлэнэ гэдэг Төв банкны ерөнхийлөгч бол өмнө нь бол мэдээлж байсан. Харин өнөөдрийн нөхцөл байдлын тухайд яг мөнгөний бодлогын тухайд яг бууруулах нөхцөл байдал одоо яг бүрдсэн үгүй юу гэдэг хэсэг асуудлыг бас зарим эдийн засгчдаас бид сонирхсан байгаа. Ингээд санхүү эдийн засгийн дэд сургуулийн эдийн засгийн багш Мөхцэгээр эхлээд үзэж. Өнгөрсөн оны одоо 1 сарын байдлаар хэд банкуудын хүү 18.9% байсан бол одоо 20 хүртэл бол нэмэгдсэн үр дүнтэй бол харагдаж байна. Тэгэхээр энэ нь нэг талаасаа Төв банкнаас баримтлж байгаа одоо хүүний бодлого, Төв банкны хүү одоо сөрөх үүсэнтэй бол холбоотой. Нөгөө талаасаа манай арилжааны банкуд манай банкуудын хоорондын зах дээр байгаа мөнгөний бас хомсдол бас баг зэргийн үүсч байгаатай холбоотой. Тэгэхээр энэ бол яагаад иймэрхүү мөнгөний бодлогын хөв бууруулах нөхцөл байдал яагаад бүрдээгүй вэ гэдэг зүйлийг нэг зүйлээр тодтогч байгаа. Онгор сараар төсвийн тодтголыг хийсэн үүнтэй холбоотойгоор төгрөгийн ханш 30 орчим хувиар буурсан гэж үзэж байгаа. Ийм нөхцөл бодлогын хөвдөд тодорхой хэмжээний өөрчлөлтийг оруулаад явах юм бол эдийн засагт нааштай үр дагаврыг авчрах боломжтой гэсэн зүйлийг яриад байгаа юм л та. Монгол банкны зүгээс бол мөнгөний бодлогын тухай бодлогоо бол яг баримталж чадахгүй ч гэдэм зөв гаргаж чадахгүй гэсэн бол Монгол улсад өнөөдрийн эдийн засгийн ийм одоо уналтанд орсон гэдэг ийм байр суурийг эдийн засгчид өгдөг. Ялангуяа Монгол банк мөнгөний бодлогын одоо хүүгээ бууруулж чадахгүй байгаа энэ байдал нь бол цаашлаад Монгол улсын эдийн засгт бол маш их нөлөөтэй сөргөөр нөлөөлнө гэдэг ийм байр суурийг бас илэрхийлдэг. Тэр сая гэсэн эдийн засгийн зарим төлөөл бас хэлж байна шүү дээ. Яг нь бодлогын хүүтэй холбоотойгоор арилжааны банкуд хүүн дээр нь ч гэсэн өөрчлөлт оруулах юм нөхцөл байдлууд бий болчиход байна. Яагаад тэгэхээр валютын ханшийн чангарал, төгрөгийн ханшийн 30 орчим хувийн бууралт нь эргээгээд бас нэг таарсан нөлөөлөлт авчирдаг учраас энэ одоо тухайн арилжааны банкудаас гарах зээлтэй ч гэсэн шууд холбоотой болчихлоо. Ялангуяа арилжааны банкуудын хувьд гэх юм бол иргэдэд олгодог буюу одоо жижиг зээлийн хувь хэмжээ бол буурсан. Мөн одоо найдвартай зээлдэгч нар ерөнхийдөө ховорцсон гэсэн мэдээлэл байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол банкуудын хувьд бол найдвартай зээлдэгч одоо их хэмжээний зээлдэгчийг удаан хугацаанд хэн одоо манахаас одоо хүн одоо ямар одоо хэмжээний зээл авах вэ гэж хайдаг байдал руу орчихсон. Өмнө нь бол иргэд аль банк ямар хэмжээний мөнгийг гаргаж чадах нь гэж хайдаг байсан бол одоо эсрэгээрээ байдал банкуд өөрсдөө найдвартай зээлдэгч нарыг хайдаг болсон иймэрхүү зүйл рүү одоо орж ийнө гэсэн зүйлийг бас яриад байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор бас бид зарим бас эдийн засгаас мэдээлэл авсан ба ингээд энэ яриг үзэж. 2014 оны жилийн эцсийн байдлаар буюу 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт олгосон зээл бол 12.5 их найт төгрөг төрсэн байсан. Энэ нь өмнөх оны муу үе буюу 2013 оны 12 сараас 16.1% өссөн байна. Тэгэхээр ямар ч гэсэн арилжааны банкуудын хувьд ч гэсэн одоо юу гэдгийг холбогдох одоо зээл гаргах тодорхой хэмжээний юу гэдгийг хүүтэй холбоотой асуудлуудаар ч гэсэн бодлогын шинжилгээг хийх юм зайлшгүй шаардлагатай болчихсон байна гэсэн мэдээлэлүүд гарч ирж байна. Тэгэхээр энэ мэтлэн байдлуудаас аваад үзэх юм бол манай улсын эдийн засаг тодорхой хэмжээний нэлээд том хэмжээний бодлогын өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна гэсэн зүйл болж байна. Яг үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 7 он ч гэсэн статистикийн хорооноос бас 2015 оны эхний улирлын одоо нийгмийн эдийн засгийн байдлаар мэдээллийг бол олон нийтэд өгсөн байгаа. Гэхдээ бол инфляцийн түвшин бол 9.3% хүрч өөрөөр хэлэх юм бол Монгол улсын инфляц нэг орноо руу орлоо гэсэн мэдээлэл бол хийсэн байж байгаа. Яг энэ асуудалтай холбогдуулан бид Монгол улсын их сургуулийн бизнес сургуулийн багш одоо гэрэл дотор гэдэг студид өргөн авчирсан байгаа. Тэр манай улсын инфляцийн түвшин яг өнөөдрийн байдлаар бодиттой түвшинд хүрсэнгүй гэдгийг асуултаар бас мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсож үзсэн. Өдөр мэдрэг танд. Баярлалаа. Тэгэхээр инфляцийн түвшин өнөөдөр одоо статистикийн хорооноор мэдээснээр бол 9.3% хүрчихлээ. Энэ нь бол өнгөрсөн жилүүдээс аваад үзэх юм бол нааштай үзүүлэлттэй гэсэн зүйлийг тайлбарлаж штэ. Яг энэ тухайд мэдээлэлс эхлэх үү?
За ер нь бол эдийн засгийн инфляцийг бол яг хөөхлөр задрагаа хийж харах нь зүйтэй л дээ. Энэ инфляцийн түвшин энэ 9.8% байна гэдэг маань ер нь 9.3% байна гэдэг маань энэ одоо 2014 оны 2 сарын 1-ээс 2015 оны 2 сарын 1 хүртэл инфляцийн түвшин 2014 оны гүйцэтгэлээр бол 11% инфляцтай гарсан. За тэгэхээр энэ инфляцийн гүйцэтгэлийг задрагааг нь хийгээд хараад үзэх юм бол манай Монгол улсын эдийн засгийн инфляцийн түвшин бол оны эхний улиралд бол хамгийн хурцтай өсдөг. За тэгэхээр 2015 оны 1 сарын байдлаар аваад үзэх юм бол одоо инфляцийн гүйцэтгэл 0.7% байгаа. Энэ нь өмнө жилийн гүйцэтгэлтэйгээ харьцуулах юм бол өөрөөр хэлбэл 2014 оны 1 сарын инфляцийн гүйцэтгэл 1.7% байсан гэдээ аваад үзэх юм бол 2.5 дахин бага байх. Одоо ийм гүйцэтгэлийг харуулж байгаа. За тэгэхээр энэ маань ер нь яагаад 15 оны 1 сард ингээд инфляцийн түвшин юм намд ор гарч ирвэ гэдэг ингээд хараад үзэхлээр статистикийн төв газрын одоо өгсөн гол мэдээллийн тайлбар нь бол эдийн засгийн бүтцийн шинжилэл одоо үн тогтворжуулах чиглэлээр хийсэн бодлого үр дүн гэж тайлбарласан байна. За энэ Монгол Улсын засгийн газар 2014 онд дамжаад бол яг хөөхлөр эдийн засгийн энэ жижиглэнгийн үнийг тогтворжуулах бодлого гэдгийг хэрэгжүүлсэн. Энэ маань бол яг хөөхлөр ерөнхийдөө хэрэглээний барааны үнийн одоо тогтвортой байдлыг хангах энэ бодлогыг хэрэгжүүлж ажилласан. За энэ дотор бол яг хөөхлөр ерөнхийдөө одоо бид нарт хамгийн их зохицуулт мэдрэгдэж байгаа бараа бол бид нар одоо нефтийн бүтээгдэхүүн гэдгийг бол хэн болгонд хүлээн зөвшөөрнө тийм ээ. Өнөөдөр 2012 оноос хойш ингээ 13 14 он одоо 15 оны 2 дугаар сараар гэдэг 3 дугаар сар гэдэг ингээ харахад бол нефтийн бүтээгдэхүүн нь бол хамгийн намд ор түвшинд байгаа. За тэгэхээр энэ гэх мэтчлэн яг хөөхлөр ерөнхийдөө ургийн хэрэглээний барааны үнэнд зохицуулт гэж өөрөөр хэлбэл төрөөс тухайн импортлагч болон ургийн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдэд үзүүлж буй эзэн засгийн дэмжлэг нь энэ бас үнийг тогтворжуулж барих ийм эерэг нөлөө байсныг бол үгүйсэхгүй. Гэхдээ энэ зохицуулт хэр өр нөлөөтэй юм бэ гэж. За жишээлбэл одоо нефтийн бүтээгдэхүүний хувьд аваад үзэх юм бол одоо 2014 онд бол яг хөөхлөр манай хамгийн том импортлагч улс бол одоо Оросын албаны улсын түвшинд аваад үзэх юм бол нефтийн бүтээгдэхүүнийх нь дэлхийн зах зээл дээр унаад эхэллээ тийм. Гэтэл манай улсад бол яг хөөхлөр гадаад худалдаанд тэргэлдэг одоо гол валют болох Америк доллар бол яг хөөхлөр 13 оныг бид нар 14 оны одоо гүйцэтгэлтэй харьцуулаад үзэх юм бол орон ханшийн 30 гаруй хувьтай бол явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэний зөрүүнээс энэ байнгын импортлагч компаниудад үнийн зөрүүг бид нар одоо бодлогын хүрээнд зохицуулт хийгээд байна гэх юм бол өсөө өсөөгүй импортлогч компаниуд хүндрэлт орно. Энээс бид нар дараагийн гарц юу авах вэ гэхээр бас нэг бидний хувьд эерэг үр дүн ажиглагдаад байгаа нь юу авах вэ гэхээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буучдаг. Тэгэхээр энэ буцаагаад бид нар өнөөдөр хямд үнэтэй бас бараа бүтээгдэхүүн худалдаад аваад байх. Энэ боломжийг л бий болгоод байгаа нь одоо манай бас ийм тодорхой хэмжээнд инфляци намд ор түвшин тайлгнах боломжийг бол бий болгосон болов. Статистикийн газраас бас яг энэ инфляцийн түвшин одоо 9.3% руу орсон талаарх одоо яг юу юунаас олж орсон талаархаас өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байгаа. Энэ яриг хэлээд бас үзэж төргийе. За мөнгөний нийлүүлэлтийн хувьд бол 2 дугаар сарын эцэст 10.3 их найд төгрөг болсон. За өмнөх сарынхаас бол 63.5 тэрбум төгрөг 0.6% бол буурсан байгаа. За өмнөх оны мөн үеийнхээс бол 403.3 тэрбум төгрөг буюу 4.1% бол өссөн. За Монгол улс бол 2015 онд 2 дугаар сарын байдлаар 103 улстай гадаад худалдаа хийгээд байна. За өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол 10 орчим улсаар бол нэмэгдсэн байгаа гадаад худалдаа. За зээлийн өөрийн үлдэгдэл бол энэ оны одоо 2 дугаар сарын байдлаар бол 12.3 их найд төгрөгт хүрсэн. За өмнөх сараас бол 90.2 тэрбум төгрөг өмнөх оны мөн үеэс бол нэг их найд төгрөгөөр бол өссөн гэсэн дүнтэй байгаа зээлийн өөрийн үлдэгдэл. За энд хугацаа эцэрсэн чанаргүй зээл 397.6 тэрбум төгрөгт хүрсэн. Тэр албаны хүмүүс бол инфляцийн өсөлтийг бол янз бүрээр тайлбарлаж, буурсан байдгийг бол янз бүрээр тайлбарлаж байна л да. Тэгэхээр яг нэг инфляцийн бууралтыг хэмжих нэгжүүд нь яг юугаар тодорхойлдог юм бэ? Жишээлбэл хүмүүсийн худалдан авах чадвартай холбоотой тайлбарладаг, яг хэрэглээний сагстай холбоотой тайлбарладаг шүү дээ. Ер нь бол хэрэглээний барааны үнийн индекс гэдэг маань Хүн амын ургийн хэрэглээний 280 орчим барааны одоо барааг суур болгоод хэрэглээний сагс болгоод үнийгээр тооцож хэрэглээний үнийн индексийг авдаг л да. Гэхдээ өнөөдөр манай Монгол улсад одоо бид нар хэрэглээний инфляцийн түвшин тэд байна гэж тайлгнаж байгаа. Энэ тайлгнах дотор бол яг хөөхлөр хамгийн их үнийн хэлбэлцэлтэй нэг 30 орчим бараа 27 бараа гэж байсан баха. Энийг бол яг хөөхлөр инфляцийн тайлгналаас хасад тайлгнадаг. Өөрөөр хэлбэл хамгийн их өндөр хэлбэлцэлтэй гэдэг нь хамгийн доод нь хамгийн дээд үнийн хэлбэлцэл хамгийн өндөртэй байдаг ургийн хэрэглээний бараанууд. Жишээлбэл одоо мах сууч гэдэг юм те төмс сүнсний ногоо гэсэн энэ бараануудыг бол хасад тайлгнадаг. За тэгэхээр энэ бол бас одоо өөрөөр хэлбэл инфляцийн гүйцэтгэлээр хүмүүсийн ургийн хэрэглээний барааны зардал өсөд байгаа боловч нийт хэрэглээнд хүний индекс нь бол бас тэр
одоо хэрэглээний үнэний индекс нь тэр одоо бас бага байх тийм шалтгаан бас. Тэр инфляцийн ууралтай байгаа үзүүлэлтийг бас энэ жилийнх төр ялангуяа энэ сарын төр бол арай өөрөөр бас нэг тайлбарлаж байгаа нэг өөр зүйл байна. Энэ юу гэхээр манай улсын төсвийн тодорхой хэмжээний алдагдал ихтэй болсонтой холбоотой мөн одоо төсвийн алдагдал гэдэг маань татврын орлогын бүрдүүлэлт хүрэлцэхгүй байгаа байлтай шууд холбоотой тайлбарлаж байна л да. Энэ нэг талаараа даалт эдийн засаг гэж хэлэгдэж байгаа зүйл их байгаатай шууд холбоотой гэсэн зүйл яриад байна. Энэ ямар учиртай байна? За даалт эдийн засаг гэхээсээ илүүтэй ер нь бол 2014 онд бол эдийн засаг хямралын байдалд орлоо гэдэг бол манай улс төрч судлаачид тэр ер нь удирдлага болж зөвшөөрсөн тийм ээ эдийн засагчдын гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ 14 оны хямралын үр дүнд 15 онд илэрч гарч ирж байгаа нэгийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчд маань тодорхой хэмжээний орлого бүтээх одоо чадамжгүй болж байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн хэмжээ маш хэмжээр багасж байна. Энэ хэмжээгээрээ төсөв төлөх татварын хэмжээ буурч байгаа. Өөрөөр хэлбэл төсөв төлөх татварын хэмжээ буурч байгаа нь даалт эдийн засаг их байгаа юм а гэдэг тэр ойлголт бол бас өрөвсгөлтэй. Гэхдээ өөрөөр хэлбэл одоо баялаг бүтээгчд маань нэмэн өртөг бүтээгчд маань бол яг хөөхлөөр тодорхой хэмжээгээр одоо орлого ашигтай ажиллаж чадахгүй байна. Энэ хэмжээгээрээ төсөв татвар төлж чадахгүй байна гэсэн энийг л хэлж байгаа л гэж бодож байгаа. Түрүүний тайлбартай холбоотой ерөнхийдөө одоо үнийн инфляцийн хэмжээ их багасж байна гэдэг дээр бас тодорхой ингээд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчтэй холбоотой уулзаад ярилцж байхад бол яг хөөр хүмүүс бол өөрийнхөө хөрөнгийг хоёр төрлийн хөрөнгөнд байршуулж идэг тийм ээ. Ер нь ингээд санхүүгийн зах зээл дээр хямралтай, эдийн засгийн хямралтай байх үед бол үйл хөдлөх хөрөнгө рүү байршуулж идэг тийм ээ. Үйл хөдлөх хөрөнгөний үн доктортой байна гэсэн үлээлттэй байгаа үед. Гэтэл манай зах зээл дээр бол ерөнхийдөө үйл хөдлөх хөрөнгөний үн тэр ерөнхийдөө бол яг хөөхлөр үнэ хандлагатай бол ингээд үнэлтийн байдалд ороод ирлээ. За ийм үед ерөнхийдөө манай бизнес эрхлэгчид ямар хариу үйлдэл хийж байгаа нөхөр өөрт байгаа эдийн засгийн нөөцийг бол яг хөөхлөр бэлэн мөнгө хэлбэрт хөрвүүлэх, гадаад валют хэлбэрт хөрвүүлэх. Өөрөөр хэлбэл одоо ямар нэгэн байдлаар эдийн засгийн эргэлтэнд оруулахаас одоо цааралж тийм ээ. Тэгээ одоо ямар нэгэн хөрөнгө зарцаа хэлбэрлөө энд орж ирж байгаа. За энэ маань бол яг хөөхлөр бас эдийн засгт одоо тийм ээ төсвийн орлого буурах энэ хэлбэрийг бол харуулж байгаа юм. Тэр төгрөгийн аншийн буурал одоо 30 орчим хувиартай байна гэсэн зүйлийг яриад байна. Тэгэхээр валютын аншийн өсөлт нэлээд өндөр байгаа. Ийм нөхцөлд оюутны Монгол банкны мөнгөний бодлого барьж байгаа Монгол банкны зүйлс жишээлбэл янз бүрийн алхам хийх талаар одоо эдийн засгт өөр өөрсдийн сандыг тавьж байна л да. Таны хувьд одоо ер нь бол мөнгөний бодлого эцсийн зорилго бол ерөөсөө инфляцийг хамгийн нам дур түвшинд л барих байдаг. Инфляцийг нам дор түвшинд барина гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр эдийн засгт баялаг бүтээж байгаа хөрөнгө оруулж байгаа энэ бүх субъектууд өөрийнхөө одоо орлогоо хөрөнгө оруулалтын өгөөжийг урт хугацаанд тогтвортой түвшинд одоо удирдах боломжийг л бүрдүүлж өгч байгаа. Хувь хүний хувьд ч ялгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ зорилготой хандуулаад одоо бид нар бол жишээлбэл яг энэ эдийн засаг ингээд одоо сая бол бодлого үг буурууллаа шүү дээ тийм ээ. Бодлого үг бууруулж байна гэдэг чинь нөгөө талд бол яг хөөхлөр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Энэ маань буцаагаад мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна гэдэг маань эдийн засагт баялаг бүтээж байгаа тэр одоо субъектүүдэд хүрэх одоо санхүүгийн хөрөнгөний хэмжээг нэмэгдүүлж байгаа л энэ оролдлоо л да тийм. Тэгэхээр иймэрхүү хэлбэрээр одоо хөрөнгөний нөөцийн одоо нэмэгдүүлэх чиглэлээр одоо үйлдэл хийхгүй бол эдийн засаг цаашдаа одоо тийм ээ нөөцийн хомсдолд орох ийм үзэгдэл одоо байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ Монгол банкнаас бол нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх зүйтэй гэдэг л байна. Тэгэхээр одоо өнгөрсөн сарын тайлангаар статистикийн огцом өөрчлөлтөнд орсон. За татврын орлогын бүрдүүлэлт бол харьцангуй бага байна гэдэг ийм тайлан бас өгч байна л да. Яг энэ дээрээс харахад одоо улсын хурлаас өргөн барьж байгаа одоо эдийн засгийн тод байдлын тухай хууль, за өршөөлийн тухай хууль, энэ хуулиуд гарснараа манай одоо энэ татврын орлогын бүрдүүлэлт энтерт бол яаж нөлөөлөх байдгийг бол ер нь та бол яг эдийн засагч хүнийхээ хувьд энэ талаас нь бас судалж үзсэн болов. За би өөрөө нэг татврын хүн бол биш л дээ. Гэхдээ ер нь ингээд эдийн засгч хүний хувьд тоо мэдээллүүдийг харан сууж хаад манай эдийн засаг тодорхой хэмжээгээр одоо бит хөрөнгө капитал нэмэгдэж байна уу? Одоо үнэхээр одоо нүдэн дээр нэмэгдэж байгаа тийм ээ. Үйлдвэр аж ахуйн газрууд том хэмжээний объектуудыг одоо барьж ашиглалтанд оруулж байна. Том хэмжээний объектууд одоо эдийн засагт бий болсон уу тийм ээ. Одоо Улаанбаатар хотод тэгэл ингээд хараад үзэх. Гэтэл яг энэний нөгөө талд бол яг хөөхлөр хөрөнгөний орлогын хэмжээ бол энийг дагаад нэмэгдэх ёстой тийм ээ. Тэгэхээр энэ хөрөнгөний орлогын хэмжээ нэмэгдэхгүй байна гэдэг маань одоо манай бодлоо одоо яг хөөхлөр тэр бүртгэл татврын систем маань тий одоо бас даалт эдийн засаг байгаад энэ хөрөнгө одоо хөрөнгө нэмэгдэхэд хэрвээ татрын орлого нэмэгдэж байгаа юм бол одоо манай баялаг бүтээгчид маань өөрийнхөө үйл ажиллагааг зөв тайлбарладаг. Тэр хэмжээгээр төсөв татвар төлж одоо орлого хөрөнгөө зөв тусаадаг. Одоо ийм систем ажиглах тулаа гэж боддгийн. Гэтэл татврын орлого дотор одоо хөрөнгөний татвар хэмжээ нь ерөөсөө нэмэгдэхгүй одоо тогтмол байр суурьтай байгаад байна гэдэг нь бас нэг талын татврын одоо орлого буурч тийм ээ одоо төсөв алдагдaltaй байх ийм л асуудал байгаа. За баярлалаа. Тэгэхээр цаг үеийн асуудлаар гэж хэлж мэдээллийг өгсөн танд баярлалаа. Тэр үдшлийн анализ том хөтөлбөрийн маань энэ хэсгийг хүрээд өндөрлөж байгаа хэсэг хугацааны дараа иргэд студид олзъя. Дахлаас сэргийх амин дэмийн цуврал. Нимбэг Си.
Бүрзээ. Монголын минь эдийн засаг урзай. Монголд худалдаагаа хийцгээе. Найрсаг Улаанбаатар их дэлгүү. French Baguette. Франц технологиор даргачихэр компанид үйлдвэрлэв. Mobicom бүтэн жилээр үйлчлэгээний хугацаагаа сунгах боломжтой 50,000-ийн цэнэглэж картыг шинээр худалдаанд гаргалаа. Мөн одоогийн хоног ихтэй картуудын үйлчлэгээний хугацаа илүү уртаслаа. Шинэ картны хоног ихтэй сонголт нь 365 хоног 50,000 нэгжтэй бол нэмэлт ярианы хэрэгтэй сонголт нь 120 хоног 25,000 нэгж сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичих хэрэгтэй. Таны хэрэгцээнд нийцүүлв. Samsung Galaxy-гийн шин загварын утаснуудыг зөвхөн Unitel-ээс. Нарны хорооллын 2-р ээж ашиглалтанд орлоо. Ford Group. Хамт чирсэн дахиа KFC Bike. Үнэхээр гоё амттай. KFC so good. Ачилэм уудам нутагта олж ухаан ууж сэтгэлээр таван хушуумалаа дээдлэн өсгдөг малчин ард түмэндээ өвлийг өнтэй даван дэлгэр сайхан зунтай золгож буй баярт мөчигтэн хуваалцсан Хаан банк малчны хадгаламжийн хүүгээ өсгөж илүү олон боломжуудыг санал болгож байна. Буянт малтан өсөж буян хишигтэн аривжих болтугай. Хаан банк эрхэм таны итгэлд анд. Зөөхөн хүний бие шингэц цайтай шин чанараараа цэцгэнээс илүү. Учир нь цэцгийн сүүний тос учраас илүү тослог ихтэй байдаг. Харин зөөхөн хийхдээ сүүний цэцгийг хөрөнгөлөн гарган авдаг учраас илүү өтгөн, илүү зөөлөн амттай байдаг. Тиймээс зөөхийг гэрийн нөхцөлд хоол хүнсэнд хэрэглэхэд нэн тохиромжтой. Миний Монголын зөөхийн сүүний цэцгийг хөрөнгөж хийсэн хүнсний нэмэлт дагуулаагүй хүний бие төгс шингэдэг байгалийн амьд органик бүтээгдэхүүн юм аа. Эх орны минь уламжлалт идэ. Миний Монголын зөөхий. Бишээ. Цогоогоо. Энэ панангийн мэднэ. Би наадхыг чинь курсээр нь авчихад байна. Цогоогоо. Энэ панангийн чинь мэднэ. Энэний чинь хүчиндэл цус харвцгалгүй, шигтээсээр өвчлгүй, өдий зэрэгтэй явж байна. За. Панангийн гэж. Панангинд тусгайлан сонгож авсан кайл ба магнийг агуулдаг. Кайлыг тогтмол хэрэглэснээр цархинд цус харах хэрэгслийг 40% бууруулна. Харин магнийг тогтмол хэрэглэснээр зүрхний шигдээс үүсэх хэрэгслийг 2 дахин бууруулна. Панангин Хүн хороолол тун удахгүй ашиглалтанд орлоо. Ford Group. Хэрвээ та геморрой буюу шамран өвчнөөр шаналж байгаа бол яг одоо очроо нэмэлгийг зориорой. Очроо нэмэлг нь ангаахын шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшлэлт технологийн тоног төхөөрөмжөөр шамран буюу шулуун гидсний өвчнийг эмчлэх аргыг нэвтрүүлж эхэллээ. Бүгд найрамдах хятад ард улсаас урагдж ирсэн олон жилийн туршлагатай тэргүүлэх зэрэглэлийн мэрэгчсэн эмч нар шамран буюу шулуун гидсний өвчнийг компьютераар оншиж Монгод анх удаа бүрэн компьютерлчсэн тоног төхөөрөмжөөр эмчилж үйлчилж байна. Очроо нэмлэгт хийгдэж байгаа энэхүү шин технологийн шамран эмчилгээ нь ямар ч өвдөлт өгөхгүй, таны биед мэс хүргэхгүй бөгөөд эмчилгээний дараа гадуур чөлөөтэй явж болдог гэх зэрэг олон давуу талтай орчин үеийн эмчилгээний хамгийн сонгомол арга юм а. Очроо нэмлэг нь Баян зүрх дүүрэг сансрын аюулгүй тойргийн баруун талд Сэлэн зочид буудлын хойно байрлаж байгаа. Харилцаа утас 46 42 тэг 2 99 80 56 66. Tommy Hilfiger брэнд өвлийн бүх загваруудаа 70 хүртэл хувиар хямдрууллаа. Монголдо худалдаагаа хийцгээе. Найрсаг Улаанбаатар их дэлгүүр. Улаанбаатар барилга 2015 цуврал үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Орон сууц хот тогтчлтын үзэсгэлэн 2015 оны 3 дугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд Мишель Экспо төвд тус зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн ерөнхий ивент тэтгэгч Сурууга Монгол, Climax International PRS компани. Хамт чирсэн дахиа KFC Bike. Үнэхээр гоё амттай. KFC so good.
Сайн. Найз нь муу явах хааш дөнгөрсөн штэ. За тэр яах вэ? Мартин 8-ын цэргийн баяр найзуудын төрсөн өдргээд энэ олон баяруудаар хүмүүс бүх аятайхан бэлэг юу байна хөө? Монос косметик. Эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн хүүхдэд зориулагдсан эд бүр бүтээгдэхүүнүүд гарсан байна. Энийг авахч хамгийн сайхан оноштой бэлэг болно. Тэгвэл би чамд энийг бэлгэлчихье. Оо баярлалаа. Баярлалаа. Миний бас таны мөнхийн хэрэглээ. Монос Cosmetics. French Baguette. Франц технологиор даргачихэр компанид үйлдвэрлэв. Бүрзээ. Монголын минь эдийн засаг урзай. Монголд худалдаахан хийцгээе. Найрсаг Улаанбаатар их дэлгүү. Хамгийн гоё читраны шүүс. Анализ тайм хөтөлбөртэй хамтдаа үзэж та бүхэндээ баярлалаа. Тэр анализ тайм хөтөлбөр маань хөндөж байгаа дараагийн асуудал бол иргэдийн амьдрал ахуйтай холбоотой мэдээллийг үзэж та бүхэндээ хүргэх. Тэгэхээр өвлийн улиралд бол иргэдийн хувьд бол ялангуяа гэр хорооллын оршин суугчдын хувьд бол нэлээд хүнд нөхцөлд байдгаа гэж бол хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол гэр хороолд оршин сууж байгаа иргэдийн хувьд бол тухайн орчны бохирдол ялангуяа агаарын бохирдол, хөрсний бохирдлоос үүдээд амьдрах орчин нөхцөл бол маш хүнд байдаг. Мөн түлээн нүүрс усандаа явах гэдэг иймэрхүү нөхцөл бол нэлээд хүнд байдаг. Тийм учраас энэ орчныг сайжруулах тал дээр Улаанбаатар хотын удирдлагын зүгээс тодорхой ажлуудыг хийж байгаа боловч төдийлөн үр дүн ингээ одоогоор бол өгөөгүй байж байгаа. Гэхдээ яг одоогийн хүрэх гэж байгаа мэдээлэл бол иргэдийн амьдрах орчинд өөрөөр хэлбэл холбоотой мэдээлэл энэ юу вэ гэхээр тодорхой зөвшөөрлөлтөй хийнэ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын зүгээс суурьшлийн бүсгээ заагаад өчгсөн газар нь иргэд зохих зөвшөөрлийн дагуу газараа ингээд очиод өмчлөөд эзэмшээд авчихсан гэдэг хашаа башаага барай байж идэл тухайн газар нь өвлийн үйлрэлд газар хөрсөнд ороос ус гарч ирээд ингээд хүлчгсэн нөхцөл байдалтай байж идэг. Энэ нөхцөл иргэд хаашаа харах вэ, хинт хандах вэ гэдэг асуудал маш хүнд бүрхэг хийвэр үргэлжилж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор бид дараах мэдээллийг бэлтгэсэн байгаа. Энэхүү мэдээллийг бүрийхээр нь эхлээд үзэж тавья. За өнгөрсөн 12 сар цаг агаар талаарсантай холбоотойгоор сэлб голын мөс хайлж айл өрхүүд рүү урсан орж ирсэн байна. За улмаар бол захаасаа эхлээд 4 дахь хашааны айл өрх хүртлээ ус орж ирж мөсцсөн юм төр төрхтэй байна. Тухайлах юм бол энэ айл гэхэд за ус орж ирсний улмаас байшингийнхэн талд нь хүртэл юм мөсцсөн байгаамаа. За эдгээр айл өрхүүд л бас амьдрах аргагүй болсон улмаас хашаа байшин гэр оронгоо орхиод нүүсэн. За гэхдээ эдгээр өрхүүд газар эзэмших зөвшөөрөлтэй байгаамаа. Бодын сав газраас 200 м дотор айл өрх боохыг хоригдсан байдаг ч усан давтсан айлуудын дийлэнх нь зөвшөөрөлтэй байна. Тиймээс нөхцөл байдлын үнэлгээгээ хийх гэж онцгой үеийн тэтгэмжийг авах хэрэгтэй гэж байгаамаа. Одоогоор 4 өрх тэтгэмжээ авсан байгаа ч орон гэр эд хогшлоо авч чадалгүй хөлдөөч гисэн газар хэсгийг хүлээж байна. Үнэхээр энэ айл иргэн усан давтчуу автаагүй байна уу? Дээрэс нь яг энд амьдрах нөхцөл боломж нь ямар хуу байна уу гэдэг талаар нь бол бид нэр газар дээр нь ирж нөхцөл байдлын үнэлгээг хийчихэд тэгээ бүх материал нь бүрдсэн тохиолдолд бол онцгой байдлын тэтгэмж гэж сая 200 мянган төгрөг нэг удаа болгодог. Гэртээ бол хэцүү байгаа шүү дээ. Тэр сэргэлэн гэдэг нэг айлд орсон тэднийг бол бүр ундраг болголоод ээж байгаа юм чинь. Одоо бол ингээд орхол ээж байна. Хэцүү л байгаа. Эднэр бол зарим саяны хүн бол хэлж штэ шал тэгэл ихэнх юм авч чадсангүй. Тэгээд мөсөн доор л байгаа л гэл. Мөсөн давтсан айлуудтай залгаан амьдарч байгаа өрхүүд үнс шороо асгаж хашаага уснаас хамгаалжээ. Гал унтраах төдийхнөөр орон гэрлүүгээ усархоос хамгаалсан хэдий ч удахгүй мөс айлахаар сэл боголын дагуу амьдарч байгаа өрхүүд усан давтах эрсдэл өндөр байна. Улмаар сэл богол айлуудын бийцэх газрын бохироор урсах дүр зураг харагдаж байгаамаа. ТВС мэдээ Чин хорлоо мөнхөд мэдээллээ. Тэр иймэрхүү нөхцөл байдалтай байгаа айлуудыг ерөнхийдөө цааш нь яах вэ гэдэг асуудал бол мэдээж хэрэг Улаанбаатар хотын удирдлагуудын цохих ажил байх. Гэхдээ бол нэг удаагийн туслан дэмжлэгээр онцгой байдлын үед гэдэг утгаар нь дэмжлэг тусламж үзүүлэх мөнгөн ямарваа нэгэн тийм хамгаалалтын зүйл өгөөд ах шаардлага бол энэ нөхцөл бол өгөөд өнгөрөхөд бол хэцүү нь байгаа нь шууд харагдаж байна. Тэр магадгүй цаг ирж яваа цаг учраас бас энэ иргэдийн маань өмч ингээд усан давтаад юу ч болох үгүй. Тэгэхээр магадгүй Улаанбаатар хотын хэмжээ
хэмжээнд энэ эрсдэлтэй бүс нутаг гэж яг хичнээн хэмжээний иймэрхүү газрууд байгаа. Эдгээрийг үнэн мөнөөр нь тодорхойлоод нөгөө айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг бол эртнээс магадгүй энэ хавраас эхлээ зохион байгуулахгүй бол уран дулааны уйлдрал, борооны уйлдрал эхлэхдээ зэрэгцээд иймэрхүү газрууд нь эргээгээд бас дахиад усан давтах юм нөхцөл байдал үүсдэг асуудал зөндөө байдаг. Тэгэхээр хаана ч гэсэн гендэж би гондооч би гэдэг шиг иргэдийн зүгээс ч гэсэн тухайн одоо авах гэж байгаа суурших гэж байгаа газар орнуудынхаа бас газар зүйн нөхцөл байдлыг бас давхар судлах шаардлага зайлшгүй гарч ийнэ гэдэг үгээс энэ мэдээлэл хүргэж байгаа юм л да. Энэ айлуудаас жишээн дээрс харахад бол яалтчгүй газрын зөвшөөрөлтэй гэсэн хэдий боловч одоо төрийн захиргааны байгууллагуудаас бол одоо үерийн аман дээр буудаг үерийн ам ч гэдэг юм эсвэл өндөр хүчтэйлийн доор бол айлуудыг буулгахгүй албан нүүлгэх гэх мэтчлэн маш олон төрлийн арга хэмжээг авдаг боловч сэлэг голын одоо энэ дэргэд байгаа энэ айлууд бол яалтчгүй газрын зөвшөөрөлтэй учраас одоо төрөөс одоо нөхөн төлбөр авах ч гэдэг юм уу те өвлийн 3-4 сарын хугацаанд хаашаа нүүсэн бас эдгээр хүмүүс бас хэцүүлдэ яагаад тэгэхээр өвлийн хүүтэнд ингээд газар нь ингээд усан давтчихын тэгээд гэр орноор гэрээ аваа явж чадахгүй байшгаа салгаагаар хаашаа нүүх вэ гэдэг асуудлаас тулгарч байгаа. Тэгэхээр нөхөн олгор гэдэг бас бага хэмжээний мөнгөг бас өгсөн хэдий ч бол айл өрхөдөд бол маш их хүндрэлтэй байгаа нь харагдаж байгаа. Одоо ингээд хаврын өрн дулаан цаг ирэн тэгэхээр ус мөс нь бол хайлаад ус олно. Тэгэхээр эдгээр айлууд бол бүр л хэцүү нөхцөл байдал бол үүсээд байгаа. Тэр явц асуудлыг бас мэдээж хэрэг эрхтлэн хувьд бол Улаанбаатарын удирдлагууд холбогдох хүмүүст нь өөргөөгөөд эдгээр айлууд дээр бас зохих арга хэмжээг авахаар гэж найдаж байна. Тэр анализ тайм хөтөлбөрийн маань хөндөж байгаа дараагийн асуудал бол нийслэлийн тодорхой объектуудыг ховчлох асуудалтай холбоотой мэдээлэл үүсдэг хүндээ хүргэе. Тэр өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болж нийслэлийн тодорхой одоо объектуудыг бол ховчлох асуудлыг хилцэх байсан боловч түр хугацаагаар хойшлсон байж байгаа. Тэр энэ асуудалтай холбоотой мэдээлэлээс эхлэх үү? Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бол гэрлэх ёслолын ордныг ховчлох асуудлыг бол хилцэх байсан боловч хойшлсон байгаа. Тэгэхээр гэрлэх ёслолын ордон одоо ховчлох болсон гол шалтгаан нь өнгөрсөн жил бол ашиггүй ажилласан гэдэг ийм шалтгааныг хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол гэрлэх ёслолын ордон ашиггүй ажиллаа гэдэг ийм тооцоо судалгаа гаргасан. Гэхдээ гэрлэх ёслолын ордонд бол за яг намрын одоо иргэдийн хурим нарийн цагаар бол маш олон иргэд очир дараалан хуримлдаг ийм байдал бол жилээс жилд бол үзэгддэг. Дээрээс нь гэрлэх ёслолын ордны хуримлах яг энэ хуримлахж байгаа хүмүүсээс бол мөнгөн төлбөр бас нэмж авдаг ч гэдэг юм уу те төлбөр нэмэгдүүлсэн асуудал бол гардаг. Гэсэн хэдий ч гэрлэх ёслолын ордон одоо ашиггүй ажилласан гэдэг ийм тайлбарыг бол өгч байгаа юм. Ер нь бол гэрлэх ёслолын ордон өнөөдрийн байдлаар 27 ажилтан албан хаагчдтай 1976 оноос өнөөдрийн хүртэл 39 жилийн хугацаанд бол үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашдаа гэрлэх ёслолын ордон ховчлаа гэхэд бол яг одоогийнхоо үйл ажиллагааг бол хадгалаад үргэлжлүүлээд явна. Гэхдээ байр байшинг нь өөрчлөх үгүй гэдэг асуудал бол цаашдаа асуудал байгаа. Ер нь бол гэрлэх ёслолын ордон ховчлснараа одоогийн асаа цэркийн одоо түүхийг давтгууч гэдэг юм уу маш олон ийм асуудал тулгарч байгаа юм. Ер нь бол яг төрийн үйл ажиллагаатай ийм үйл ажиллагааг бол ховчлснараа яг иргэдэд одоо үр ашиггүй байх тохиолдол бол олон байдаг. Асаа цэркийн жишээн дээрээс харж болно л да. Гэхдээ иргэдийн байр суурь ямар байна вэ гэхээр яг энэ гэрлэх ёслолын ордон ховчлах энд ашигтай вэ гэдэг ийм бас асуудал гарч байгаа юм. Ер нь бол гэрлэх ёслолын ордон ховчлснараа одоо өгөөд байгаа ашгаа бол илүү өгнөл гэдэг ийм байр суурийг илэрхийлээд байгаа юм. Ер нь ерөнхийдөө гэрлэх ёслолын ордны хувьд гэх юм бол үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд ашиггүй ажиллаж исэн түүх бол огт байдаггүй юм байна лээ. Өөрөөр хэлэх юм бол 12 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа юу гэдгийг 1 сараас одоо 5 сар хүртэлх хугацаанд гэдэг тодорхой хэмжээний зогсон байдалтай. Энэ бол улирлын чанартаагаар өөрөөр хэлэх юм бол иргэдийн тухайн үед одоо гэрлэх одоо үйл явдал байдаггүйтэй холбоотойгоор бол алдагдaltaй ажилдаг. Гэхдээ 6 дугаар сараас гэдэг нь 5 дугаар сараас эхлээд дараа жилийнхээ 12 сар хүртэл гэдэг юм энэ хугацаанд жилийн 7-оос 8 сарын хугацаанд бол үйл ажиллагааны тогтмол үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байдаг. Гэхдээ бол мэдээж хэрэг тодорхой хэмжээнд ашгаа өгч идэг. Өнгөрсөн одоо 4-5 сарын хугацаанд алдагдaltaй ажилласан сараа нөхөх хэмжээний ашигтай ажиллаж чаддгаа гэсэн юм мэдээлэл өгч идэг. Тэгээ гэрлэх ёслолын ордон бол 2013 онд бол 260 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан гэсэн том мэдээлэл бас байдаг юм байна. Ингээд аваад үзэх юм бол гэрлэх ёслолын ордонг бол юу гэдгийг ашиггүй ажилласан нэрээр ховчлох сонирхол хин нэгэнд нь байна. Өөрөөр хэлэх юм бол нэлээд эрх бүхий бизнесмэнүүд байна гэсэн юм хардтал бас давхар яваад байгаа. Ер нь бол гэрлэх ёслолын ордон бол яг өнөөдрийн байдлаар аваад үзэх юм бол Монголын залуучуудад зориулагдсан цорын ганц жинхэнэ утгаар нь үйл ажиллагаа явуулж байгаа ганц байгууллага гэж үзэгддэг юм байна. Өөрөөр хэлэх юм бол гэрлэх ёслолын ордны эргэн тойрны өөрийнх нь эзэмшлийн талбай болоод тухайн байшин нь ямарваа нэгэн гадны байгууллагууд огт түрээсэлж одоо хажуу хавраганд наалдаагүй дангаараа тусгаар тогтнон үйл ажиллагаа явуулдаг цорын ганц газар учраас энийг одоо юу гэдгийг мөнгөтэй эрхэм бизнесмэнүүд маань худалдан авах сонирхолтой байна. Түүний эргэн тойронд нь бол маш том объектуудыг бол барьсан
байж байгаа. Тэдгээр объектуудынхаа үргэлжлэл болгон энэ газрыг одоо авах сонирхолтой хөтлөгдөн гэрлэх ёслолын ордог хөгжлөх саналыг бол магадгүй нь лоббидэж оруулж ирсэн байна гэсэн мэдээлэл гарсан байж байгаа. Тэгэхээр яг энэ асуудалтай холбоотойгоор Монголын залуучуудын холбооны ахмадын зөвлөлийн гишүүн бас өөрийн байрлалын суурийг илэрхийлсэн байж байгаа. Тэр энэ залуучуудын гих байгууллагыг хөгжлөх гадаагийн цаа цаанаа юу байгаа энэ дэр ямар учраас одоо хөгжлөх ёсгүй мэ гэдэг талаар ч гэсэн өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэгээд энэ яриг үзэхдээ үргэлээ. Монгол улс тунхагласныхаа 50 жилийн ойг тэмдэглэж байлаа. Энэ үед тухайн үеийн зөвлөлт холбоот улс өнөөгийн Орос улсын гэсэн үг төрийн тэргүүн намын тэргүүн ирж Монгол улсад айлчилсан түүхтэй юм. Ингээд Монголын залуучуудад Хурмын ордонг анх бэлгэлсэн. Хурмын ордны анхны захиалагч энэ төлөөлөгчөөр тухайн үеийн Монголын залуучуудын төв байгуулах болох Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв хороо ажилласан. Тэгэхээр гэрлэх ёслолын ордны тухай гэх юм бол манай бол ялалтч байхгүй улсын түүхтэй холбоотой тэгээж одоо юу гэдгийг маш олон залуучуудын амьдралыг ихлүүлсэн бэлэгдлэрээ аваад үзэх юм бол маш гоё түүхтэй ийм газар. Гэтэл энийг одоо ховчлох сонирхол чухам одоо яг хиннээс хинд байна. Энэ одоо ховчлуулснараа одоо хин өөр ашиг нь хүртэх юм бэ? Магадгүй ховчлаад эхний 5 жилдээ одоо манайхан бол менежментийн хөвчлөлт гэдэг юм